Сайн байцгаана уу? Сайн. Заасан. За бид одоо багшаар айлт юм анхаарах шүү. За энэ хоёр. Нэг нь юу вэ? Төмөс юу вэ? Тэсийн бөмбөг. За эдгээрийн ижил талууд нь юу вэ? Хоёулаа. Дөрвөө. Хэмжээ нь ижил. Өөр. Хоёулаа ижил хүнтэй хэлж байна уу? За тэгвэл энэ хоёрт ялгаа татал байгаа болов? Байгаа. За юу гэж хэлж байна? Машин. За. Жин өөр. Мас нөө. Өөр эзэн өөр. Эзэн өөр. За тэгвэл одоо арай. Энэ хоёрын голоор нь зүсдэг. Ямар вэ? Өөр. За энэ дэсний өнгө ямар вэ? Үндэ энэ ямар вэ? Юмтай. Тэгээ эндээс бид нар энэ юу ойлгох гэдэг? Нягт юм уу? Тэгэхээр бид нар эндээс юу үзэх гэдэг? Би нягт гэсэн юм үзэх гэдэг. За тэгвэл ширээн дээр чинь багжууд байна. Эдгээр ажиллаад юу хийлээ? Туршилтыг хийн. Өөрөөр юу шилдэг? Хэмжиж. Тэгвэл бидний өнөөдрийн үзэх гээд байгаа хичээлийн сэдв нь юу ах вэ? За энэ сэдвийн доор зорилго нь юу ах вэ? Нягтыг хэмжих аргуудыг сух. За нягтыг хэмжих аргуудыг сух. За энэхийн тулд одоо багш нь энэ юу? Бод энэ ямар хэлбэртэй вэ? Тэгшэн энэ. Мод хэлбэр нь ямар вэ? Хавтгай. Тэгшэн зүтгэв. За тэгшэн зүг. Тэгвэл энэ юу вэ? Шагаа. Энэ хэлбэр нь ямар вэ? Зөв биш. Оо энэ. Зөв биш. Ямар хэлбэртэй? Тэгэхээр бидний сайн ярьсан багшийнх нь энэ хоёр нь ямар хэлбэртэй байх вэ? Зөв хэлбэртэй. Оо энэ хоёр нь ямар хэлбэртэй байх вэ? Зөв биш хэлбэртэй. Тэгвэл энд юу вэ? Ус ямар төлөв бэлээ? Шингэр. Тэгвэл эдгээрийн бид нар юуг нь хэмжих гээд байгаа юм бол? Эдгээрийн нягтыг хэмжих гэдэг. Тэгэхээр энэ ямар хэлбэртэй бий вэ? Зөв хэлбэртэй бий нягтыг. За энэ болохоор зөв биш хэлбэртэй бий нягтыг. Энэ ширээн дээр байгаа ус болохоор Шингэр. оо шингэний юу хэмжиж байгаа лээ? Нягтыг. Тэгвэл энэ маань бидний өнөөдрийн хичээлийн юу нах нь? Зорилт нах нэ. За энэ бүгд хөшөлтөд хэлбэртэй заванд юу байгаа гэж үү? Ус байна гэж үгтэй. За усны идэхүүн хэд гэж вэ? Метр. За одоо багшаа хийж байгаа үйлдэл сайн ажиглана шүү. За сайн харж байгаа. Юу нөр вэ? Юу нэжлэх юм байна тийм ээ? За. Ажигласан уу? Ажигласан уу? За, чи битүүтэй харна. Алюминиум хөнгөн цагаан тийм. За ажигласан уу? За ажигласан бол сурагчийн ажлын хуудасны үйл ажиллагаа хийдэг. Ажлын хуудасны үйл ажиллагаа хийдэг. За өөрөгийн дослон найзлал тосно. За бас хатгийн чадвар найзлал юу авах вэ? Дэмжлэг авах.
эгээрээ гэсэн байна. За энийг нь юу гэсэн? За ижил хүнтэй өөр бие мас ихтэй яг ихтэй. За дараа. Нэг ижил хүн номлох масыг шинжлэх ухаанд яг гэдэг хэмжигтүүнээр илэрхийлдэг. За дөрөвдүгээр Биеийн нягтлыг олгох тухайн биеийн масыг эзэлгүүндэн хувааж олдог. Биеийн нягтлыг усгээр тэмдэглэн. за нэгтийн томьёоны бах уу? Хэлчих. Томьёогоо хэлье. Оо нэгтийн юу гэсэн бэ? За тэгвэл одоо үйл ажиллагаа хоёрыг. Үйл ажиллагаа хоёр дээр юу гэсэн бэ хүүхдүүдээ? Ашааны нягтлыг тодорхойлох. За таашаа өдрөөш та юу гэсэн бэ? Дарааллаа яагаад гэсэн бэ? За мөнгөн цагаан ачааны нягтлыг тодорхойлохын тулд ямар дарааллаар хийх вэ? Төлөвлөх нь байна. За үзүүлэлттэй мөнгөн цагаан ачааны нягтлыг хэмжихийн тулд бид нар юуг хэмжиж авах хэрэгтэй болоо. Мэдээж бид нар томьёодоо олж мэдээ. Тэр юуг нь авчих вэ гэсэн хэрэгтэй. За өөртөө бодлоо бичиж. Мөнгөн цагаан ачааны мас өшөө эсхүний хэмжихийн тулд юу хэрэгтэй? Мөнгөн цагаан ачаа чи ямар хэлбэртэй бий вэ? Зөв хэлбэртэй бий. Зөв хэлбэртэй бий эсхүнийг бид яаж явуулдаг вэ? Өндөр өргөн үүрэг. Тэгэхээр одоо бид хэмжиж хийхдээ мөнгөн цагаан ачааны юу хэмжих нь вэ? Ачааны урт, ачааны өндөр, ачааны өргөн. Тийм байгаа ажлын усан дээр бичээд өгөх юм дээр. Тэгээд мас тийм байгаа. За одоо энийг хэлбэл хэмжихтэй юм. За нэгээрээ. Тэгэхээр мөнгөн цагаан ачааны юу хэмжих ёстой вэ? За тэгээд за усны хэмжээтэй ажлын усан дээр Өндөр нь 3 гаруй.
яаж болох вэ? За чинийхээ зөвхөн олчихвол одоо юу болох вэ? Нэгтэй одоо яаж болох вэ? Тэр нь юу вэ? Ротцу эвиг бохон бэ. MTV. Тэгээ өмнө цагааны бидний дахиад юу вэ? За тийм мас. За. За нана болж байна. Юу вэ? Одоо энэ зүйл нь нэг нь нэмэж юу? Эми бохон эми. Одоо ингэж урд өндөр гурав очиход юу болчихж байгаа вэ? Идэхгүй нь болчихж байгаа. Тэгвэл нэгтэн тэмээч юу вэ? Ротцу эми бохон Б. Эм нүи. Мас Б нүи. Бидээс юу гэнэ олцсон? Одоо тэгвэл масыг очихгүй. Яаж вэ? Нэгтийг болох гэдэг. Нэгтийг болоход бид нар юу хэмжих хэрэгтэй юм бэ? Тэгэхээр та нарын хэмжих гэсэн юм чи юу вэ? Мас. Сайд юу хэмжих? Одоо юу хэмжих? Оо тэг хэмжиж. За. Оо бас сайд гад. Одоо тэг хэмжих юм бол бид юу болох гэдэг вэ? Нэгтийг Мас ихгүйрийг болсон чинь нэгтэйг очихгүй. За сайн байж. За бас хэмжсэн өдөр. Мас хэмжиж яах вэ? Тавиад хэмжүүлээсаа. Зуааны хийсэн. За одоо мас ихгүйрээ олон чинь нэгтэй очихгүй. За. Яагаад нэгтэй очихгүй бэ? Цаг яваад шууд тоол шүү. За, тоол шүү. Танах гэж байна. Тоол шүү. Энэ өөрөө өгч юу вэ? Энэ батсан биш. Энэ гурав төр ийм тагаа бодсон биш. Ачааны масыг яаж жилиг тавиад явах вэ? За энэ. За хөнгөн цагааны юу болох гэдэг байгаа юу гэдэг? Нэгтийг. Хөнгөн цагааны хэд гарч иж? 2 тонны. За 2 тонны хэдэр? 2 тонны 70. Нэг чинь ямар гарч байгаа надад биш үү? Хамаагүй маг гарч 2 тонны 70 хэлсэн. 2 тонны 70 нэг чинь юу гарч иж? Марти нэг чинь юу вэ? Гараа. Эсхүний нэг чинь. Тэгвэл 200-ыг дахин гарамыг хооронд нэг куб гэсэн байна үү? Тэгвэл таны наачмыг самжчихсан байна уу? Ашигла додороо гэсэн байна. Тэгэхээр 200-ыг дахигаа хэдээр үржүүлнэ гэсэн байна уу? Мянгаар үржүүлэх юм бол ямар нэгтэй болно уу? Килограммыг хооронд метр куб. За гарсан хариугаа тэгэхээр хэдээр үржүүлнэ үү? Мянгаар үржүүлнэ. Гарсан хариугаа мянгаар үржүүлнэ. За үржүүлээрэй. За их гарч ир. Та наадаа хацаанаа хэд гарсан? 2700 кг-ыг хойхон метр куб гарсан байна. Та наадаа гарсан? Тийм ч. За их гарсан. 3.3 3.3. 3. 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 3
3300 кг-ыг байгаа метр куб батмаа гэдэг. Танаа нөгөөдний ямар гарсан? Нөгөөд нь 3000. За зөв. За танаа эдний 2700 кг-ыг байгаа метр куб болсон байна. Танаа 2700 кг-ыг байгаа метр куб. Танаа 3000 кг-ыг байгаа метр куб гэж байна. Түүнтэй өмнө цагааны нэг хэд байдаг вэ? 2700 кг-ыг байгаа метр куб байдаг. За нарийн багуудын маш сайн гасан байна. Энэ хоёр баг жаахан зөрөөтэй гараад тийм үү? Тэгэхээр эдний хэмжээнд дээр нь баг зүг юу байсан гэсэн үг байна? Аа байсан гэсэн үг байна. За тэгвэл одоо өмнө цагааны нэг тодорхойлсон юм бол туршилт хоёрыг хий. Туршилт хоёр. Туршилт хоёрыг хийгээрэй. За туршилт хоёр юу гэсэн бэ? За санчирэн ши. Шагааны нэгтгэх тодорхой. За шагааны тодорхой. Тэгэхэд бас дараалалаа явна уу? Төдөвдөн. За дараалал өнөдөр өгч та. Өөрсдөө дараалалаа төдөвдөн. За төдөвдөн дараалал төдөвдөн шүү. Төдөвдөнгүүд нь багштай хэлээ шүү. За дууссан дараалал төдөвдөнгүүд гараа өгч байгаа. За дууссан байна. Багийн найзуудаа тусна тий. Ширээний найзуудаа тусна. Минзуудтай усны заалтыг тэмдэглэж авна. Шагааны массыг хэмжээж тэмдэглэж авна. Шагаагаа усанд болгоомжтой хийнэ. Шагаагаа хийсний дараа усны заалтыг харгалзах хүснэгтэд тэмдэглэнэ. Шагааны эзэлхүүнийг олно. Зөв үү? Зөв. Таахул одоо хэмжлээ. За ийгэр. За төдөвдсөн чи одоо хэмжлээ хийнэ. Масс нь 2 кг. Эзэлхүүн нь. Хэдэрэ? Хэд вэ хараарай. 500. Үгүй. 5. Тэгэхээр ачааны эзэлхүүн хэд вэ? 5. За одоо усны эзэлхүүн 100 литр, ачааны эзэлхүүн 100 литр гэсэн тийм үү? За одоо харъя шүү. За 5 литр эзэлхүүнтэй ямар ачаа вэ? Модоо ачаа. За одоо энэ юуг нэмэгдүүлсэн бид дээр яваад юуг нэмэгдүүлж байна? Яагаад дээшлээд дээ? Эзэлхүүн нэмж байгаа учраас.
Юуны идэхүүн? Оо, модон ачааны идэхүүн нэмэгтэй байгаа учраас усны түвшин яагаад вэ? Эндээс юу гэж хэлмээр вэ? Ямар нэгэн за батат хэлээрэй. Ямар нэгэн ашиг тэр усны идэхүүнтэй дээр нь хийвэл тэр ачааных нь юу массын хэмжээгээд усны хэмжээтэй шүү дээ. Цэцэг массын хэмжээгээр үү? Биш идэхүүн. Оо, тэгвэл зөв. Тэгэхээр та нарын туршилтыг шагаад энэ ус руу инехээр шагааны идэхүүнтэй тэнцэн хэмжээний ус яах нь? За одоо хээ. За инегээр. За тэгээ шаганыхаа идэхүүнийг бас яах вэ? Жоолгож олно. Бицмэштэй одоо зүг. Хэмжлэлтэй эзэн одоо юунд оруулах хэрэгтэй вэ? Юунд оруулах вэ? Хамяан оо энэ нэрээр нь юу вэ? Эм нүи. За энэ зүг биш. Аас нэг жигч ш. 1.1 тагаас юм нар тий. За гарах. Чи яасан? Хийж. Хэд үсэ? Шагааны чи мас хэд үсэ? 8 биш тий. Эсхүүн хэд үсэ? Эсхүүн 60. Шагааны хуу? Биш. Шагааны юу? Минзүүхтэй усны анхны зал чи хэд үсэ? 60 мл үсэ. Тэгвэл шагаа хийсэн дээр залт мэдээ. Нэ. Оо биш 60. 67 мл үсэ. Тэгвэл шагааны эсхүүн чи хэд байх юм? 7. Энд хэд байх нь? Энд 8, энд 7 шүү. Тэгвэл энийг олохын тулд яах вэ? Мас нь хэд вэ? 8 грамм. Эсхүүн хэд вэ? 7. Тэндэргүй. Одоо ингэ гарах юм шүү. Когда на хатах не. О, да, на хатах. Она просто. Она просто. Нигде просто. Она. Гарами должен быть. Да, просто. Да,
За тэгвэл танах шагааныхаа нэгтээ хэд гэж болов? 143 нэг чинь юу вэ? Нэг чинь энэ юу? Грамыг хуваах санчидгүй нэг чинь бичиж шүү. За энэних 143 грамыг хуваах санчидгүй танах. Нэг чинь миллиметр гэх үү? Энэ юу вэ? Сантиметр. Грамыг хуваах санчидгүй. За энэних нэг танах. Нэг чинь грамыг хуваах санчидгүй танах. 1.6 грамыг хуваах санчидгүй танах. 143 грамыг хуваах санчидгүй. За ингээд шагааны нэгтийг олсон чинь зарим багууд нь 1, зарим багууд нь 143 хамгийн дээд нь 1.6 гэж очлоо. Өөр нь бодисын нэг татмтай байгаа тийм үү? Тэгсэн чинь бид нар шагааны нэг зам татсан байгаа шүү. Байхгүй те яс гэж. Тэгвэл яагаад энэ нэгт нь өөр гэсэн бол? Маас нь өөр. Эсхүүн өөрөөс нь жаргав ш. Өөр бодлоо. Шагаа маань юу вэ? Зөв шилбэртэй. Би шагааны бүтцэн юу? Ерөнхий. Яс тийм үү? Яс. Тэгвэл нэгт нь их баг байна гэсэн шагаа нь ямар гэсэн үг? Том гэсэн амаагүй. Доторх нэгт ямар гэсэн үг? Өөр. Нэгэсэндээ их нэгттэй гарч ийна. Баг нэгттэй гараад байгаа юм. Одоо нөгөө ясны юу явагдсан гэсэн үг? Ясны юу гэж ярьж байна? Хоолоо ундаг юу гэсэн үг вэ? Сэрэг. Тэр шагаа маань яах нь? Тэр баг нэгттэй шагаа маань ясны сэрэг байж байгаа гэж нэг үс байна. Нөгөө талаас нөгөө шагаа хаан сарж байгаа юм. Хойд маркет юм уу? Тэгвэл хөгшин залуу баслаа хуудаар тийм байна. За тэгвэл ерөнхийдөө зөв хэлбэртэй би нэгтийг хэмжижтэй. Одоо дараагийн хэлбэртэй юу вэ? Би түүнийг бүрсэн шигнээ эцэсгүүнээр авсан. За хамж байна. За одоо үйл ажиллагаа 4. Юу хэмжигдсэн бэ? За усны нэгтийг хэмжтэй. Хани одоо сурсан хэмжээд. За усны нэгтийг хэмжиж. За за таамраа чинь шиштэй. Гэтээ юу гэсэн бэ? Гэтээ юу юм шиг. Оо бидүрний юу гоо? Дараа. За дүүч. Дараа юу гинчи? Оо бидүрний авсяано. Би гэтээ эдэмэ усыг нөө. Оо мэдээ усыг. За тэгээд дараа нь яах вэ? Савтай усны масыг бодлоо. За одоороо. За эсний үдчиж авсан хэрэгтэй төлөвлөсөн байгаа нэ. Усны масны гэж юм. За хийж. 100 мл гэсэн. Тэгэхээр мөндөрхнийхээ юу хэмцээ? Мас хэд вэ? 40. За бичиж мөндөрхний мас чаана нэмсэн дээр чинь. За бичиж. Ямар нэгштэй гарч байгаа тийм? Дараа. За дараа нь мөндөрхөндөө юу хийсэн? 100 грамм гэж яг уу. Миллилитр ус ийцэн. За тэгээд 100 мл устаа мөндөрхнийхээ юу хэмцэн дахиад хэмцдэг. Мас нь хэд вэ? 130. За одоо усны масаа яаж авах вэ? Шингээ анх байсан нөгөө юуныхаа чи мөндөрхний мас нь чамд идсэн 40 грамм байсан ш. Мөндөрхний усны мас чи идсэн 130. Одоо усны масыг яаж авах вэ? усны масыг Яараа нэг ба. Эдгээр бас энэ хоёроо хэд гал 134 юм. Минзукны масыг усныхаа минзуктай усныхаа мастай асаад тэгээд юм шүү. Яагаад юм болж байгаа юм бэ?
Бэдэр хүрчих юм. Бэдэр нэрх. Масан дүүчээстэй. Аха. Бэдэр нэрх. За эдний баг дуусч камер. Яасан бэ? Хэд маш яа. Түр найз бай. Энд нам хин дэдний дуусаа да. Тэгээд хүн тийм байсан юм. Яа. Даа. Жир отын багт. Чичээ. Энд хин дэд. Даа. Масаа. Одоо юу вэ? За танах олж гинөө. Одоо усны чийдэлгүй анх энд хэдэн миллилитр ус байсан энэ дотор? Хэд байгаа л энэ? Тэгээд энд ирчихээ. Хүн хэд вэ? Одоо юуг нь олж болох нь? Масыг олцсон, эсхүүнийг олцсон чинь энэ роз юу вэ? Нэгтийг олж болох юм биш. Нэгжээ биччихээ биш. За яа зүг штэ. За одоо род мөсөө. Усны чийдэлгүй бисаа энэ хэдгээ хэлсэн. Танаа хаан битэн. Тэнд бичиж. За одоо комент оруулж. Комент таараа. Цог уахны гээд За эдний болсон танаа бол. Наа болсон найз чиээсэ. Аус ингэж гацсан нэгжээ бичэн штэ. Энэ 90 г энэ 7 минут куб. За танаа болсон. грамыг угаахаас грам. За харъя. За одоо танаа шивээ. Танаа усны хэд гарав? Грамыг угаах нь сантиметр куб. Танаа килограммыг угаах нь метр куб руу шижүүлээд яах вэ? 1000 үржүүлчин. Хэд гарах нь? За танаа 993. За эдийг 991. Эдийг танаа хэд гисэн? 1.1 үү? 1.1 гарсан. За танаа 993. За тэгвэл усны нэгтгэл гэдэг үгээр тогтмол 1 граммыг угаах сантиметр куб байдаг. За та нарын ингэж өгчөө. За ганц тэгэн багны найрлалсан жоо хартаа гарсан. За бидний тэгвэл шингийн нэгтийг хэмжээд үзчихв. За үзчихвэл одоо үйл ажиллагаа 5 маш хурдан. Үйл ажиллагаа хурдан шүү. За үйл ажиллагаа хурдан шиг шүү. Тэ мэ? За За басна. Танаа дуусна. За дуусна. За дуусна. За. Уулаш гатав. Ким ишчихв?
бүхэлдхэн нэгтийн тооцоо бас үсгээр яаж тэмдэглэдэг мэдэж авсан. За оо. Яамж. Би өнөөдрийн хичээлээрээ ямар нэгэн эд зүйл биетийг шингээд рүү хийхэд шингэний эзэлхэн хэсгийг мэдэж авсан. За оо. Нэмэх юм даа энэ гэнэ. Бид өнөөдөр нэгтэй хэмж харгуудаас суралцсан Масжин хоёрыг заавал олж байж нэгтэйг олж болно. Масжин гэхүү. Нэг юм нөр арай өөр. За бүгдээ. Бид нар хамгийн их ямар хэлбэртэй би нэгтэй хэмжээ? Зөв хэлбэртэй би. Дараа нь. Зөв хэлбэртэй би. Дараа нь. Шингэний. За тэгээд бид нар энийг юуны үндсээр олсон бэлээ? Хэмжиж аваад юу хийсэн бэлээ? Тушаал. Тэгээд томьёон доргоод юу хийсэн? Бодлого бодсон тооцоо хийсэн тийм үү? Оо. Тэгвэл эдгээрийг бүх энэ албадыг бүгд хийсэн үү? Хийсэн. Энэ маань манай өндөр шил юу байсан байх нь? Зорилт байсан байх нь. За одоо хүүхдээ өөрийнхөө үнэлэх хүсэлтэйгээ үнэлье да. За хий. Үйл ажиллагаа өргөжлүүлээ тийм үү? Ажлын утсан дээр. Өөрийнхөө үнэлэх утсыг. За үнэлээ. Чадсан эсэх маш зөв биш хэлбэртэй шагааны нэгтийг хэмжсэн эсэх маш шингэний нэгтийг хэв зэрэг хэмжсэн эсэх хангалттай нэгтийн томьёог ашиглаж чадсан эсэх маш. За. Уг нүгэл чадсан эсэх маш сайн. Хөнгөн цагааны нэгтийг хэмжиж чадсан эсэх маш сайн. Зөв биш хэлбэртэй би шагааны нэгтийг хэмжсэн эсэх хангалттай шингэний нэгтийг хэр зэрэг хэмжсэн эсэх маш сайн. Нэгтийн томьёог ашиглаж чадсан эсэх маш сайн. За бүгд хангалтгүй гэсэн юм байна уу? Байхгүй. За эсвэл хангалтгүй гэсэн юм байна уу? Хангалтгүй үнэн хангалтгүй гэсэн үнэлгээ байна уу? Байхгүй. За тэгвэл ихэнх нь ямар үнэлгээ вэ? Ойлгосон гэсэн үү? Ойлгосон. За тэгвэл бүгд гэрийн даалгаварт үйл ажиллагаа 6. Үйл ажиллагаа 6 хийж ирнэ. За дээрээс нь ажлын хуудасаар тэмдэгтэй яах вэ? Наа. За ингэж хичээлдээ орсон хүүхдүүдэд баярлалаа. Бидний зааж өгсөн багштай баярлалаа.